Хатаандыга нөхцсний дараагаас ах дүү бил бүлэн дотор бүлдсэн нийлүүлж байгаа. Жамууха хүү харбагтасаа л миний дэргэд өссөн таринсан. Андын минь өрөчхаас хамгийн их хар хатааны дагуулж явдаг балчаар учраас тоног ганц манжигныхан чэсийг нүнэртэж өсгсөн балчаар яалтчгүй мөө. Хандын минь хүүгээд хайрлаж өсгсөн бяцхан хүү байдаг да. Өөрийнхөөс нэр ялгсан юм байхгүй. Өхөөрдөж шоглож өөдрөг баяслыг нь харж өсөж торнохыг нь ажуунаас нь аждаг тэм нэг балчаар байдаг да тийм үү. Тэр бол миний хувьд Жамууха гэдэг балчаар юм аа. Нөгөө тойгор Есүх миний дэргэд үрээ өсгсөн анд бишээ. Ялангуяа гэр бүлд нь. Ялангуяа өвлөнд тончиг дургүй. Тийм үү наа. Төрийн яламны төмний хавживээс цэрвэ харцдаг учраас өвлөөнөөс өссөн хөвгүүдийг нэг их инхрийлж дотончилж байгаагүй. Харин Викторийг бол нэлээд хэд удаа эрхлүүлж байсан түүхий. Ястал ганц минжигнийх нь шээсийг нүнэртэж эрхлүүлнэ. Бас билгүү тавь. Викторийн дүү бандачаад ястааныг бяцхан гүлэг алхаж байгаа юм шиг. Яаж тэгж тараа твэрг авч төрдөг байна гэж гайхмаар. Болцгар шар балчаар байнгол ахыхаа дэргэд нь байж байдаг. Нэг тийм зэрэгэн дотцсон гайхаж байгаа гүлэг шиг нүдтэй. Викторийн бүх үйлдэлийг нь дамждаг хэрнэ өөрөө ямар ч санаачлахтай сахилгагүй үйлдэл хийдэг. Хараж байна уу чи? Дөрийг нь харав. Тийм байгаа бид ташуура. Тийм нэг хоёр хүү андын минь аж байдал дээр байдал байж байлаа. Есүх минь өвд болоход үрийн олонтой дооч тэр суучгалдаад төртийн хил аман дааж тэр олдох нь ч зөв болсон. Олдуулсан нь ч зөв болсон гэж би боддог юм. Мэдээж энэ дээр нийгмийн харилцаан дээр аж төрж байсан хүний нийгмийн харилцааг эвдэж хамгаална гэдэг бол тэднэрт бол тийм үү муу санагдгал биз. Гэхдээ нийгмийн харилцаанд үлдэхэд тэднэрт хамгаалалт байгаагүй нь үнэн. Ухамжтай байна уу? Харин хатааныхаа бол өсвөгөөс хойшоо хэцүүдэд хамтад байсан болохоор барихад байсан учраас Жамууха бол зам болгон л өр хүүхдүүдтэйгээ нээцүүлж байдаг. Туслан болгонд нь хамтаараа төрнөж байдаг балчрууд юм нэгэ. Гэхдээ миний хартай балчир 6 даатай минь таанд ив тэнжингөө балчирдаг. 6 даач цэмцгэрж явхаалаг өөрийн бодолтой их хүмдэг авиртай бүр нэг өвгөн хүн өсөж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг балчир. Харин Жамууха бол дүрсгүй сахилгагүй гинх яг л хүний хүүхдийн соргог замтай инээдтэй хаалдаг манлаалагч. Хаана л дуун хадаж байна. Тэнд модон хилдийг нь барьчихсан хаш гарч явдаг. Хаана л ном сумаар нохоо шуваавууллаа гэж загнуулж л байдаг. Тэнд толгой зөхөж байдаг. Дүрсгүйхэн өөрөө балчирууд
удирдах ч байхгүй юу? Ажиж байна уу чи? Хүүхдүүдийг тагжил шинжин шүү дээ. Энэ удирдахч болох уу? Гүйцэтгэгч үү гэж. Одоо жамуухай бол бид удирдах ухаан заагаагүй байхад удирдах арга өөрөө олчихсон. Тийм биз? Манайхаа ингэж тоглоё гэдэл хашгичж байдаг. Чанга дуута золбоотой нөхөр байхгүй. Тэгээд энэ золбоотой мөчлөг нь ах бидний. Тийм үү? Төртийн хэрэг дундал өссөн шүү дээ. Тойролтын өргөөндөө ч авч, тогхомтой өргөөндөө ч тус. Ингэж байгаад өсвөр наснд нь золгосон жамуухай. Бас лүдийн зэлэг шүү дээр чинь. Яарлуу жам. Нөгөө ноёд болгон чинь л охиныхоо хормог жамуухаас хамгаалan шүү дээ. Хараадаа шигдэг гэж одоо юу гэх юм бэ? Зохицуулахгүй. Зүгээр охтуудын амны бай. Охтууд өөснөө сонжиж байгаад авахуулаад хайчгаар. Ёстой царайлаг, ёстой хөөрхөн гээд охтын амнаас гардаг нэг хүн байдаг да. Өөрөө бол тэгж хүний охин сэвтэйгээд байхааргүй цэмцгэр. Тэгтээ зүс ямб зан охин болгоны дурыг татаад байдаг. Нэг тийм содон сайхан хүүд байдаг да. Яг тэр л үгсэж байгаа. Манай энэ 6-аа байхгүй. Агт чинь таан дуурагдана. Байж л байдаг нэг борон дөр залуу. Дууга думбөр муу санаатай өвгөн өсөөд л байгаа юм. Чи ядаж ил тойлжгүй байгаа үстэй гэхээр л бэлгийн боловсралтай. Хүнд гар. Нэг тийм дотдог шоогой бистэй. Тэгээд л ингээд бооч ойролцоноос тайван болохоор энэ 6-аатай их жамуухыг харьцуулдаг байсан юм. Ерөнхийдөө 6-аатай бол гүйцэтгэгч төрлийн. Жамуухай бол төрөлхийн. Тэр түмэн дотор дүрсгэж явдаг удирдагч л байла. За иймтэй 14 хавртын цэргийн зэгцэлгэнд хамгийн түрүүнд л цайлсан. Зуны наадамд нь хамгийн түрүүнд хамгийн олон малхаа тоссон өрхүү болж байгаа юм жамуухай. Тиймдээ ч энэ цагийнхны итгэлтэн жанжин нь байна гэж ахс жанжин бид нар тоож байгаа юм да. Тэгэхгүй бид нар ч нүрстэйгээ бас нэг тэгээд өчөөрөө л болцож чадахгүй. Өдөртөж манлайлж сэтгэлд нь дотн байдаг. Тэр нэг нэрэл үрстэйгээ дотн болж төртийн хэрэг хэлсэн шүү дээ. Түүнээс биш манай 6-аад миний дэргэд суучаа аваа ийм төртөө баймаар байна гэж хэлнэ гэж байхгүй шүү дээ. Хүндлэл айдас ёгтлол нь хэтэрч харин амттай ярих юм бол тэрүүгээр дамжуулаад хүнийхээ хүсдэг ертөнцийг төртийн байдлыг тандж аван шүү дээ. Тийм үү? Ашуура. Одоо энэ танаа цаг шиг тийм үү? Захим ертөнц байдаг бол тэдний ухдаг сонирхдаг юмыг олж байгаад судлахсан. Харамсалтай. Манай цагт тэр чинь байхгүй шүү дээ. Охтын хов шивгчдийн яриа дундаасаа тэр хүүдийн тухай ямар нийхэм мөрөөсөд байгаа
хаана өөсийн боломжийг төрөх гээд байгаа гэдгийм бэ. Гэтэл ажих гэж. Хэвжил. Ахас хүмүүс, аав хүмүүс чинь дэмнэн ч үдэ. Эвжил дэмнэн. Дэмтээс чөөхтэр. Өвгөн эмгэн даачад чинь хэлээ. Энтэй ичээж байгаа. Энтэй ташуурur. Дэрэн даачин заран. Дэрэн бэлгүн заран. Дэрэн өрсүүдийг нь. Эвжил. Тэтгэжэлэг. Тэгжил дэмэн. Эмээс чөөх. Чамуухад эвжил байгаа юм. Цэргийн эрдэм гарамхай хүмүүстэй танилцуулж зэгцэр чадаагүй амжилттай хөвгүүдтэй нийцүүлж өдөртөн манлайлах чадвар нь улсад хэрэгтэй л гэж өөгшүүл. Ёс зүйн асуудал манай чамууга гаргахгүй. Харин бусдын итгэл сэтгэлд нь хамгийн амархан нийцдэг. Энтэд хаан болно гэдгээс илүү жанжин болно гэдг нь тодорхой болчихсон юм. Нохож байна уу? Яагаад гэвэл хаан болох чинь ар ноёдуудаар бийж. Жанжин болох чинь өөрийн зүтгэлээр тодорн шүү дээ. Иймээс ч эрх жанжин байна гэд ахсууд энч маргааг. Ямар ч хардах сэтгэлгүйгээр чамуухыг бол тайчуудын хүрээнд лав дэмжиж байсан юм. Бус отогтоод жайдал. Таймчиг учгаас нь эрдмээр дутаахгүй. Төртөөр зовоочихгүй. Өсвөрхөн насыг дөөр гэж эдэртэн болоод нэрхийн цагт ахнар хүүхдийн хорим найртын цагт таас чамууха зуутын дэргүүний суудалтаас чадран таасан төлөөлөн өвүүлж эхэлсэн. Нохож байна уу? Хар хадааны дараатай байсан ахмаг хүн өөрөө л жамуухын ард суучихсан байсан. Чадарныхан тийм л удирдлагатай шүү дээ. Манайхаас жамууха төр мэднэ гэд аймагтын тэргүүний үгтийг л хэлүүлэн шүү дээ. Ингээд нь зэрэгцэхт нь бэлдэргээ бариад сууж байхад нь бид ч одоо чи болчир байна гэд доромжлох нь төр бус шүү дээ. Харин ч эрх цагийн гэл баатаас игнэд ороод ирж байгаад нь талархна. Хүн ер нь баг болчраа хүндлээ сурчих юм бол ирээдүгэ баталгаажуулдаг нүн. Нохож байна уу? Энийг ойлгож чадахгүй хүмүүс олон байдаг. Гэхдээ ядчулм манай цагт энэ төрд таргуудагийн дэрэгдээс төрж барьж байгаад ийм яндартууд нь цөөхөн байлаа да. Болоогүй байна да гэдэг үгийг нь л хэлдэгч хэлээд болохгүй гэж чи хориглохгүй юм шүү дээ. Энэ сайн ил залуучуудад хамгийн чухал нохомжтой юу? Баяр таахны сүулт нь цугласан дээр 6 сарын 22-ын тахлаг үүлэн дээр хайр өндгөн дайч тэгнэ. Зэмлэж үе ахмаг настангуудыг бол зэмлсэн. Таахан нөөснүүдээ тунгаан хийцээ. Тэгээд орой тавар орчин байхаа жамуухаач тойролтой нэгдэж Маркуудын даанд нь морилж тийм үү? Элсэн дээр энтэйч Маркадууд өртөд
Алтан улстай нэгзэж араас цохих бодлоготой хөдөлж байсан. Тэрний мөрн арилааг. Тэгээд атган салжуудаар дээрэм тонуул хийж эзэрхийлэх туршаа хийж байгаа баригдаж. Тэмтрэгдэж байсны хувьд тойрол тооны зэд Меркүүдэд хүч султгах дан хийчихсэн нь зөв. Тийм үү? Чадвал мох хотгох дайнд нь хүччихсэн нь дээрээ гэсэн бодлого нээцэж. Тухайн үеийн нийгмийн нөхцөлийг үзэх юм бол нэг талдаа бид нар мэрэгдтэй төр ив үүсгэсэн байсан. Түүнийхээ зөрчлийг хийж болохгүй. Нөгөө төр гэх юм бол тэд нар яв баримтлалаа барьж байгаач тамдаа үзэгдэл ихтэй байгаад байсантай уялдаад. Тойролтой хүч өгсөн зөв гэж шийдэж байгаа хэрнээ өөсний нэрээр цэрэг довтлогох боломжгүй байсан. Иймдээч ноёдын дураар тийм үү. Нэр суугаа олж ядаж байгаа, үнэлэгдэх үн цэнэ олж байгаа жамуухад өөсийн цэргээс багхаа эртэн золбооднууд туршлага хурааж авах, ирээдүйн аюулт нь мэдлэг хурааж авах гэж нөөлгөлсөн явдал бий. Энд жамуухаа маань дэдгэр гэдэг нь бидний дунд сууж тань гэдгийг нь төсөөлөж байхаа болсон явдалт. Дайн үзээгүй жамуухаа ч дэдгэр суун шүү дээ. Үгүй бол тайны харанхуй зэгцэлгээ бид тийм үү мянган залуу хүнд хэллээ гэд нэг удаа энэ дайн үзээгүүд болгоомжилж байдгийг минь ухахгүй найрав. Бодож байгааг минь ойлгохгүй ниш. Энэ зөрөөгөл дундаа байгаа залуучуудаа өсгөж байгаа ирээдүйдтэй үзүүлээ гэдэг талд нөгөө дээгүр нүгүрэндээ өвтэй байдаг төртийн хатуудаар Меркүүдтэй шууд хамаг Монголыг нь төлөөлж тайг зөв болсон юм. Нохж байна уу? Үүнтэйс хойш Меркүүд аурлаа алтан улсаас ирэх магадлалыг нь тооцож Тэмүүжинтэй нийлээд жамууха урд хилийн хамгаалалт хүрээг нь тогтоосон нь. Төртийн зүгээс нь сан хөмрөг гаргаж цэгцэлгээ хийлгүй нэлээд удчихсан цалгартчихсан талбар байсан. Иймдээч тэр залуучуудын гэр бүл дор цугласан шинэ залуучууд цэргийн хүчний бэлтгэл хээрийн ясаргааны явдал дүүргэн ирээдүйд ноёны сэтгхүүд нь хүрэх чухлаа. Тийм үү? Ноёны сэтгхүүдээ болох хэрэгтэй бид. Иймтэй энтэй үүлэнд нь ч нэг дотоод тэрсээгээд байх юм алга. Өссөн баажиж байгаа бяцхан Тэмүүжин яах вэ? Энэ үеэр жаахан бидний чихэнд нь хүрдэг ардын аманд нь яригддаг ховын төрхтэй нэгэн болсоо. Тэглээгээд бид нар Тэмүүжин өндөр аюулаар тооцохгүй. Ухтаасаа бордоор дуудана татаас нь хартны бодлогод нь цуцаад байсан цаг үе. Учраас тэнд хамаарагчтай байх нь бидэнд ашигтай. Урт хилтэй хамгаалагч хэрэгтэй. Халамжийн бодлого барьж яана бол дийлэхгүй байсан. Иймээс нь өөрөө халамжийн бодлого барьж байгаа залууд чинь өвдөх төвдгэрийг тарих нь тийм чиг ноёны гаргаад байх авир биш шүү дээ. Тийм. Гэхдээ зэрэгцээ цуучж бас болохгүй. Яагаад гэх юм бол тэр Тэмүүжин чинь тойрлын өргөмөл хүү шүү дээ. Хэрээдийг биднийг босгох
Холын дотор үүссэн тандуул гэдэг учраас дотоод хэлцтэй мянга талсан ч хамаагүй хараа хүрээний ноёдуудаас хов сонсож байхдаа л хөдөлгөөнийг нь барьж авнаа л гэсэн. Буруу хөдлөхгүй байна. Богшиж оромжлохгүй байна гэдэг эвсэхийн баримтлалтай. Бодож үзэж байв уу та? Тэмүүчингээ яагаад устгахгүй байлгаад байсан гэн? Гэхдээ яах вэ тэгээд бор ардуудаа ихэнхийг нь алдаж бошгод бодлого элэг тавиараагүй цөм дээрэмдэгч нь бол үнэ. Манд бол нэг халаасны улгаач л хачин амтны үнэн шүү дээ. Яагаад гэвэл ихэнх олон ардууд нь ядуу татвараас болоод чинээ тайлаа хоослох нийгэмд гардаг л үзэгдэл шүү дээ. Иймээс идтэй байхыг сэтгэдэг хүн бол бусдын амжирга бусдын амзуулыг амьд нь байлгахыг хичээх л ёстой. Иймд бид тийм үү төртийн бодлогын зүгээс Тэмүүчинд бол илдвийг хийхгүй. Түүтгэр син ахын талбарт бол зайлуулахыг л хичээн шүү дээ. Ухамжтай юу? Тэгээ жамуухатай байхад бид нар Тэмүүчингээ дагуулчихна гэж итгэсэн. Ядах та. Яах вэ? Зэрэг цайл явдаг хоёр жанжин болно биз. Хэрэг тэдл алдаж байснаас тэртэй л гэж бодож байлаа да тэр үед. Гэн ёстой гинэн байгаа шүү тэр үед. Ёстой гинэн юм бодсон байгаа юм. Энэ агаач. Агаач үгийн дэргэд байсан бид. Нэг 10-аад орчим жил энэ мэтээр байж байгаа. Ах туу дундаа эхэлж алалцсан. Хотуулаа хааны бүлчин өөрөө зүрхэн болоод ялгарчихсан байсан. Тэднийг эхлээд сачаавихийгээс авахуулаа дагуулчихж байгаа юм л та. Түүнээс нь бор ардууд бяцхан дөрвөкстийг нийцүүлэх нь ер нь бид нарын тоолох хэрэг биш байсан хэрнэ. Анхны аймаг залгилт нь зүрхэн сачвихий байсан. Эндээс л бид нар чайвгүй нэхэр боллоо доо энэ Тэмүүчин гэж тооцсон да. Түүнээс нь тэр хүртэл бол нарийн нох чаян бодоогүй шүү. Энэ муу жамуухаач гэсэн итгэл таадаггүй муулгаач. Тэмүүчинтэй муудалцснаас хойш бас нэг 5 жил өнгөрч байгаа шүү дээ. Тэр хоёр чинь нөхцөлдөө 5 жил нөхцөлдсөн байлаа л даа. 5 жил болж байгаа юм. 10 орчим жил гэсэн. Яг тэр муудалцаан дээр бол би шийдвэр гаргасан. Энэ залуучуудад юг зэрэг хүн болсон бидний үеийнхэн л муу нөлөө үүсгээд байна. Бидний соёл гэдэг эрхэмлдэг ертөнц өөсийнхөө байгаагаа хамгаалах гэсэн эрхэмсэх санаа энэ залуучуудад төв болоод байна гэд тэр үедээ хүн гэдгийг бүтээж чадна боловсрал гэдгийг нь боожуулж дийлнэ гэсэн бүхнийхээ мэдээлэл юу чадахыг нь бүртгэж гэсэн. Энэ бүртгэлийг хөтөлөхөд надад 5 жил дандаа мэдээний хугацаад үүсэн юм аа. Ухамжтай юу? Тэгээд нөгөө
алдартай дайн болж байгаа юм шүү дээ. Өвгөн овоог өнөөдөг анхны тулаан. Тийм үү? Энэ хоёр чинь шийдвэрлэж Жамуухай дүүгээ хөнөөлгсөн гэж. Тэмүү чинь төвөө олно гэж хэн л нэр усаа зэрэг цай байдлаа салгаж тустай гэдэг бодлогоор тодлож тийм үү? Үнэн ч байдлаа Жамуухай бидэнд нотлох гэж өөр нэгэн санаад төрдийн бодлоготон гэж ноёноо батлах гэж энэ хоёр дайтаж байгаа юм а. Миний зүгээс бол шүү. Тэгээд зүрхнийг агуулсан гэхээр л дургу хүрээд байгаа юм л да. Зүгээрээ сулаартаа сүхсаад л цөвлүүлж байгаа. Эхс ахстай хүндлэгдэн биш. Илтгэвлэж муу санаа хутгаад л төрийн тэргүүдийн суудлыг албадан булааж төв шугамыг албадан нураахыг үйлдэлээр үзүүлчихсэн. Яг энэ агшинд бол хорч бол тэнд дуурвчихсан хэрнээ энд бидэнд нүртэй байсан цаг үе хорч ноён. Түүнээс би биш чамайг таглаа гэд. Бид хараахан барайгүй байсан мөчлөг. Гэхдээ энэний сэжүүргээд гараад ирчихсэн учраас бааринг булааж бүгдийн санхүү рүү ордог хэм байгаад л төрийн санхүү түмний хөрөнгөн дээр булаац алдах наадгаа хийдэг валчрууд нь юу байгаад л Тэмүүчэнг нь нохчин дарахаар нь зэрт хийлэвэ. Ерөнхийдөө энэ хүртэл шин ноён хэнийг тагаж байгаа нь тод бус байсан юм а. Мэдэгдээгүй байсан. Жамуухай бол хүлээн зөвшөөрөхөө ядаж байгаа хүн. Тэмүүч нь сулаартаа цуглуулж байгаа л хүн гэсэн нийгмийн мэдээлэл байгаа юм. Нарийн дотоод гэрээнүүд баригдаагүй байсан. Ингээд их тулаан гарлаа. Юу харсан гэж санан чи намайг ташуураа. Өчигдөр хамт архиусан хүн өнөөдөр миний дайсан болчихсон сууж байгаа ахгүй юу? Амар минь мэдээд цагаан сараа үдсэн өвгөн чинь тэр Тэмүүчний талд явж байгаа ахгүй юу? Кануудтай итгэж нүгэлдээ хаах нь гэдгийг нь хийнэст. Хүрээд арай чуулаа тийм үү? Миний тооцоо жанчдын ухаанаар бол илүү нэгүүдээс нэгүүдээс байсан ч гэсэнд балчрууд нь л байгаа байлгүй ноёдууд нь арайч тэгж цовшгүй байлгүй дээ. Аруулаад гэхээр арай нахуу маань альтраа нөгөө боорч увалчаараа дагаад муухахгүй байлгүй. Баруулаас бид нар ч хурдуурах шүү дээ. 6 тийм үү? Баруун зүүнгүүгээр дайсагнахгүй байлгүй дээ гэсэн итгэлд бүх талбараа эсрэг талдаа хардаг юм байна. Юу хийгээд байна гэдгээл бодолд төрсөн. Нэгэнтэй зэрэгэж хуулуулаа тийм үү? Төрийн бодлын хүрээнд төвх тайвалчийг нэг суудалтан дарж байгаа. Эвтэйхэн өөрийнхөө талд агуулчихъя гэсэн санаад ихэм дүү таймын сүрч байгаа нь тэрэ. Тэгээд жанчдын нэр тодорхой болж оролцох стен тод болж 13 хүрээ тийм үү? Хоёр талдаа нэг төмтийн тоо бүртгэсэн. Хоёр талд нэг төмт байгаа юм а.
13 хүрээ байгаа хэрнээ төмт зэрэгэл гарч байгаа юм. Бүгд тийм үү? Яг тэгш мянгалж дийлэхгүй шүү дээ. Тэгээд л тололдох болвоо тууч хий гэж. Бүр нэг итгэлээ алдаж сэтгэлээ боллаалгас. Болчир та буусан юмд чинь ялахын тулааныг хийж байгаа. Бодлого боловсруулнаа гэдэг үнэмлэхгүй хөгийн гэж. Одоо юу гэж хэлэх вэ? Хөглөрч байгаа цагшил юм оюун санаанд бугшаа. Гомдоод заа байж дараа нь гомдыг айдал аж хайлаад дийлэхгүй оюун санаа хөглөрсөн дайнд л орсон доо. Ахаж байна уу? Чүгдэр хэн салхад туваа жуусан хүмүүс чамаас урвчсан байна. Ёстаа нөгөө артынхаа сэтгэлийг дагуулах ухаач үгүй. Аммарынхаа сэтгэлийг харагдах үдлээч үгүй. Тэр муу дайн болж байгаа юм. Гүнийг олон дайны тоос үзэж олих таймарны дэлэндээ хөөсөж явсан юмгаа нэг хавцгаарууд эднийг хөөчөж чадж байгаа юм аа. Ухаж байна уу? Нарийн тоо хэлэх үгүй чамд. Тумттай дайцсан хэрнэ. Бодны олзлон авалт байна да. Яг нөгөө бидний ард түмэн болохоор ч байна. Одоо Монгол байлдаад бай шүү дээ. Тэгэхээр ч алж болохгүй. Хөнгөн бэртэлээр олзлсон хүний тоо 6 түм 370 орчим байсан. 6370 орчим байгаа юм. Энэ чинь бүрэн ялагдал шүү дээ. Ийм хэмжээний цэргийг олзлуулна гэдэг чинь тэд бүрнээ сүрч гэж байгаа байхгүй юу? Энэ дээр ингээл ард түмний итгэл урвчгаад гэж тэмүүчэнд ингэж төмтлээд байх нүүр үүсэх. Мянга тараал цаашаа ноёдоо уучлаарай гэдэл эвсээд явбал болно гэсэн байдалтай. Олзсон зэргүү дотроо өлгөөнүүдийг бүр нэг тэнд энэ олон ардын эрхэм сэтгэлээр нь тоглосон уваагүй нөхдүүд байгаа шүү дээ. Өчигдөр над таарх уучаад өлбөлцөж өнөөдөр дайсан болж байдаг. Цагаансараар мэндмэдчээд цайлах цунаар нь дайсан болчихдаг нөхдүүдийг ялгаж нэг зуутлаж байгаа байхгүй юу? Нохомжтой юу? Тэгээд эднээс ч дотоод мэдээ гаргаж дараа мэдээ олно гэж нэ 6,000 хүний олз байлаа ч гэсэн. Тэднийг ч бүгдийг нь хөгнөж гэртээ харах гэрээ бичих тэнцэгц рүү оруулж чад үндсэн толгоолоод байгаа. Яг зууч биш. Энэ далаад нөхрийг барьж авч байгаа юм аа. Тэгэхээр нөгөө Чонсын гэдэг утгатай үгчин гарч ирж байгаа юм шүү дээ. Мэдээж надаа бүр тэргүй жанжтын төвчнгөөс нь барьж аваагүй ч гэсэн туслах баруун зүүн гарын нөхдүүд нь баригдл байгаа юм л та. Жишээ нь тийм үү, нахууг барьж авсан бол хичнээн сайн. Эсвэл майж өвгнийг барьж авсан бол хичнээн сайн. Тэр хоёр чинь болохоор ардаас нь хойноос нь удирч урд гарч ирэхгүй юм чинь. Тэдний удирдлагыг чиглүүлж байгаа нөхдүүдийг
Жалаарын болоод балуугаруулаас энэ нөхдүүдийг бариад авчихын шүү дээ. Баарангийн бандгар хөвгүүдээс бас бариад авчих. Хүнээ аммаар байх юм бол эв бараа гэж сүрдүүлэхэд амар шүү дээ. Тийм үү? Энэ дотор тэгээд үннийг хэлгээд хамгийн шилдэг толгой барьж авсан нь энэ өвгөн авааг л барьж авсан явдал. Эн чин тэр маачаг өвгөн говгэн лугайдал бидний сүр хүч бүхий урвагч ноёдуудын тод жишээ шүү дээ. Тиймээс цэргийнхээ сэтгэл зүг засах гэж өнөө нөхдүүдийг төмний өмнө байцааж байгаа юм л та. Ойлгоно уу? Ард төмнө байцаан яргалахыг хаан хийж болохгүй. Таргуудаа хийж болохгүй. Хааны ахч хийж болохгүй. Тийм үү? Жамуухад энийг даатгасаа. Жамуухаа даатгасан нь буруу явдал болсон. Нөгөөдөг чинь ёстой байцаалт яргыг нь балааг нь авч байгаа байхгүй юу? Тийм үү? Дөнгөж жанжин болж байгаа. Шин цагтаа гэдэгтэй танаахаар тийм үү? Дөнгөж цагтаа болоод яаж нь дөвчгөндөг үлээд хоорнгаар харьяадаг үлээд дөнгөж жанжин болсон жамуугаач ёстой нэг балааг нь аваад сэжиж үзэн, зоддож үзэн. Бүр үгээ хэлэхгүй бол хоолны тогоонд чанаж үзэн гэдгийг нь. Нэг хүний айцаас нөгөө хүнээс үг авах гээд балмад бурууг нь яллаж төмний хамгаалан гівцэн төвгийн эзэд гэдгийг нь нотолж гэсгээл цаазыг нь үзүүлж байгаа царай юм. За энэ чинь нөгөө талдаа тийм үү? Эвлэрхийн орон зайг устгаж байгаа үзэгдэл. Тийм бид. Нөгөө түлтэйгээ буцааж эвлэрх орон зай үлдэхгүй болгоод хайчиж байгаа юм. Энэ балаг дээр чинь л ховч чадамжтай нөхдүүд чинь ойрол чашгираад л өсөддөө лайгаа хурааж байгаа юм л та. Өмнө нь өдөржин мэдээ авах гэсэн нийтлэгийн талбар дээр тэсгээр шийтгэл шөндөө буруугаар иргсэн ургууд мангуудыг үдшин алдчихсан явдал болно. Нохож байна уу? Сэрхэдэл нөгөө олцолчихсан байсан 6,000 цэргүүч ургууд мангуудтай хамт алга болчихж байгаа юм чинь. Яах ургууд мангууд чинь бидний дотор юм чинь суллаад нөгөө талдаа аваачаад өгчихж байгаа юм. Тэгээд л зөв ив барьж чадаагүй зөрүүд балчаар жамуухын алдаа болоод ороод ирж байгаа юм л та. Төртийн ухаан төгөлдөр чөөгүй байсан тийм үү? Төвгийг бид нэр өөрөөсөө холдуул гэж байгаад төвгөө өөсөө тарьсан бушуухан шиг л дайны байдлаас нь гарч жамууха чи тэр анд гэдэг нэртэй юмтайгаа араа бодоод эвлэлдэж үз. Чи ингэж доороосоо хүнээ алдаж байгаа юм чи. Доороосоо бүлээ алдаж булаалгаж байгаа юм чи. Явхаа байла. Ах ноёдууд нь тэнд хэн байгааг харлаа. Бүр хоёр талдаа талцаж одоо бүр тэмцэж чадхаач боллоо. Ахиж чамааг дэмнэхгүй. Дахиж чам санхүүжилт хийхгүй. Дайн байлдаана тэр мөрөөсөл болгож зүүдэндээ хийгэж жамуухааг загинсан түүхтэй.
Чаги эндээс юу ухаж байна та шуураа. Тэгээд энэ янзахтай хавцлын дааны дараа бус шуухан нутаг сэлгсэ. Одоо ер нь юу болоод байгааг бүгдээ нь мэдчихлээ. Ил харагдахгүй байсан бүх зүйл ил харагдаад ихэл. Дотоод урлаг байгааг нь мэдэж байна. Дотоод зэгцэг хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлага гарсан. Нэг 2 жил орчим зэгцхүү байдалтай өрнсөн байдалтай. Одоо үйл явдал өрнсөө. Нэгтгэх нь тийм учраас манаа л урууж орж ирэх бүлэг. Тэр урсгал яаж бий болсон бэ гэвэл эхэндээ байдэн чинь янзахтай хавцлын дайн дээр ялалтыг үзүүлсэн ч дотоод уруулгаараа байгаа ардууд аваад болсон үйл явдал дотоод уруулгата тэмцэлдэж байгаа юм. Манайхнаас урвсаа. Явах байна уу? Би чамд өөр жишээн дээр тайлбарлая. Энэ хөх нургууд бүлхэмтэй чинь хамаатай. Ямар үед бүлэг задардаг вэ гэж асууя. Чамаас ташуураа. Чиний итгэж байсан тийм үү? Чухал жанжид нэгэн дутахад бүх талбарт хөдөлгөөн үүсдэг. Нэгэн л дутахад. Бидний дотроос тийм хуйлдар дутсан. Хуйлдар ханд нөхтөө давхад нэггээд өмнөд. Одоо өмнөд зүгийн манай үгүй болж байгаа юм аа. Оргуудын Монгол. Монгодыг манай алдчихар тийм үү. Энэ дээр 80 итгэхгүй дотоод самун гаргаад хэрхэн яаж зэгцлэх вэ? Чи юу гэж бодож байна? Бүлэг удирдах байгаа юм чинь дотоод хүчний томоохон урсгал өөрөөс чинь танилан зайлах өдөр байдаг. Энийг яаж хүлээн авах вэ гэдэг нь бүлгийг цаашаад авч явах үйл явцын нэгэн байна. Чам руу сая эргэрэл дөрвөөс товтлоход энэ хөх нурууд чинь задарч болох л байсан. Тийм үү? Энийг давбал бүрэн ялагдлын бус дахин оролдлогыг хийж болдог ухахно. Энд л алдчих бол бүрэн ялагдал болж дахин оролдлого чинь зүгээр үтсэн ядалт өс хонцлолын хэлбэртэй шүүглэж үлдэнэ. Чи хөх нуруу та тогтоосныг энэ 9 сарын 20-ны үүлэнд чинь харъя. Эмэс бид нар дотоод уруулгаас улбаатаагаар бүрэн ялагдалт хүрэхгүй тулд чамуу хаач тэр итгэжэлдэг ойр дотн эдэртэн залуучуудтайгаа учралдаж харин ерөнхий төр ноён болж байгаа. Тийм үү? Бидэн нийт бүтээмжит ардуудынхаа хувьд итгэл сэтгэл алдахгүй байхыг л эрхэмлэв.
Яаж хүний сэтгэлийг татдаг вэ? Ялангуяа эргэлзэж удирдахч тэргүүнээ шүүмжилсэн энэн мөчөд. Яаж удирдахч хүн тийм охирлыг зохистойгоор таадаг вэ? Анхнаасаа итгэл төвлөр ардууд бол заавал ялалтыг гаргадаг гэдэг хууль байхгүй шүү дээ. Энийг ухаж байна уу чи? Энийг том жижиг бүлэн заавал хүлээн ав. Харин энэ дээр хэр ухамсар сэрхүүтэй хэрхэн дотоод зохион байгуулалтаа зэгцэлж чадах вэ гэдэг дээр л бүрэн ялагдлуу дахин оролдлого гэдэг зүйл үүсдэг. Чамуухан хувьд бол мэгцээ. Эрх мэдэл эрч хүчний амтанд нь галзуурсан. Энийг дотоод уруулгаар шархлан хүлээж авч байгаа эцэг. Тийм үү? Нэг ард түмэн ахас ихсэн бүгд нь түүний гарт байгаад эрхийг авч өгнө гэсэн эрх танхил зан нь тойрол өвөл оюун санаанаас нь сарнин алга болж өөр нэгэн хүмүүний түүх эхэлсэн гэж болно. Чамуухийн хувьд харин та мантын хувьд нөхцөл байдал бол бүр дорцсон явдал бий. Аймагтын байдалтай байж таргууда альцгийн олон улс саналг аймагтуудынхаа дунд тэргүүлэгч байр сууриа алдаж байгаа юм. Энэ нь бидний өдөр тутмын хоолнд нөлөөлсөн. Арилжааны жимүүд төмөөчнийх гэдэг замаар орж ирснээр тийм үү? Манай арилжиж чадах зүйлийн ханшиг цохилт орж ирнэ. Нарийн уялдаатай шүү дээ. Ийм тайс дахин оролдлогын төвшин авах нь чухал. Гэхдээ яарч хөдөлж болохгүй. Тийм үү? Хөхөө нурууд бүлхмийг чинь үүсгэж байхад дөнгөж эхэлж байхад нь энэ цохилтыг чам руу аянхтаар бидэн хийлгэж байгаа гэдэг. Хөхөө нурууд чинь тогтоод нь таахан ашиг гэдэг төрөө энэ хөхөө нуруудныхан чинь зүгээр ашиг хүртдэг болохын цагт дотоод хагарал болсон бол яах вэ? Үүнтийг урдаар чи мэдээд үзээ туулчихсан энэ дайчин зайранд хоёрт хэрэгтэй гэж би үтсэн юм. Эндээр яарч хөдөлж болохгүй. Яагаад гэвэл тийм үү? Дотоод уруулаг их хэмжээний хүм бүл гарч явсан бол гадаад довтолгоогоор тэр орон зайг дүүрэх нь ямар тайч улирлын дотор хийгддэг үйл биш. Эмхцэгцтэй байгааг нэг талдаа хийж нөгөө талдаа шинэ хамтрагчуудаа ирэл хийлэж талбартын өргөтөөлийг эв гэрээгээр тэлэх нь чухал болно. За бид нар тийм үү? Төмөөчнтэй даан хийсний дараа энэ нөхцөлд байгаагүй. Төмөөчн өөрөө бид нарын энэ дахин оролдлогыг бүтээж өгсөн. Төмөөчн хийж өгсөн. Бид нар бол энэ чигээрээ хэрвээ дахиад 3 жил болох юм бол дагаар орохын нөхцөл байдал руу орохоор байлаа да. Ямар ч үйл ажиллагаа хийхэд зохистой биш арга цаасан ядангчлсан анд нөхдөд ашигтай байдлаа ирэл хийсэн холойроос чимээ цуглуулсан орон зай нөхцөл байдлыг онцлох гэсэн ийм л нөхцөл байдалтай байв.
Ерөнхийдөө 3 жилийн хугацаанд иймэрхүү гацаанд орсон бүлийн хувьд нөгөө тойгоор өрхөөд ороо туулахгүй тулд хоолын арилжаагаа сайжруулах ёстойч замын аюул нэмэгдчихсэн явдал бий. Яагаад гэвэл яаж ч хүссээгүй ургууд мангуудын нутаг дээр л алтан улсын арилжаа бүтэн шүү дээ. Гэтэл энэ жимийг алдчихсан гэдэг чинь бид нар 8-ны хол жимээр явхаас өөр аргагүй. Саяхан цохигдож жамуухын нэр гутчихсан. Мерктийн жимээс өөрөөр бидэнд арилжааны талбар үлдээгүй явдал юм. Жамуухад өөрт нь арилжах зүйл байхгүй. Бид нар ч байран гэдэг тийм үү. Бааран гэдэг нөөцийн сангаа алдчихсан. Ийм л эргүүд ороо нөхцөл дээр жамууха бяцхан тийм үү. Бяцхан. Гэнэхэн алдаагаар хүрч байгаа. Маш бяцхан алдаагаар. Ерөнхийдөө тухайн 70 тогоотын үйл явдлыг ярих юм бол нэгт зөв хийх юм бол бүх ард түмнийг булан авах эргэлт болно. Буруутгад бүх ард түмнийг алдах эргэлт болно. Энэ дээр бид нар нийт сонсож байгаа, дагуулах гэж байгаа, нөөц болох гэж байгаа ард түмэн лүгэ зөвхөн тийм үү зохистойгоор шийдэх юм бол ард түмний аврагч болж чадна. Харин буруу хүнийг яргалах юм бол бүх ард түмнээ алдна. Жамуухад энэ үлийг даатгсан нь таргуудаа бол эд хөрөнгийг санал болгох хаан аюулгүй гэдэг нэр төр. Нөгөө төгөр шин төрж байгаа ч ирэлхэг жанжин жамуухаа гэдэг хоёр харьцуулалт ард түмэнд төрсөн учраас жанжны нэрийг хамгаалалтын төвчөнд авчирснаар Монголыг нэгтгэх боломж үүсгээд байгаа юм. Ухаж байна уу? Иймээс ч ард түмний дунд хамгийн өвөөгүй нэртэй байдаг Овааг түмний нүдэн дээр цаазлах шийдвэрийг жамуухаа гаргаж байгаа юм. Энтэй үгний муу муухайг хинчиг мэднэ. Үтсэн ядах нь энэ хүнд дуртай хүн байдаггүй. Энэ нэгнүүдэд өвгөнд. Нөгөө тойгоор энэ нь өөрөө алдаа болчихсон. Тийм үү? Нийгмийн хов жимийн живийн хувьд хулгайч янханчин хүүхэн бүхний биеийг үнэлүүлэгч Монголын төр ёсны булай хар толб ноён тэр нэгүүдээ оваач хүүхний биеийг үнэлүүлж өөртөө янхны хүрээ байгуулна. Булай хар ноён бузар хар үйлдэн ойлгож байна уу? Ковийн дээрэмчтэй нийлж байгаад өөрийнхнөө дээрэмд нь булай хар ноён бузар хар толб. Өөр хүүхдийн нэрээр бусдаас дандаа илүү дутуу юм гуйж ашиг хонжоо ирэлхий. Энэ шиг энэ оваа шиг муу нэртэй ноён манай цаг дээр байгаагүй байхгүй юу? Хүний ёсноос гажууд амтан байхгүй юу тэр чинь? Хийж үтээж байгаа дандаа тахир дутуу хүний хүчийг шимэгчилсэн албат ажилчинда цалингаа гүйцэдэн тавьдаг
хэрэггүй. Амжиргааг нь гүйцэд хангах боолын хөдөлмөр эрхлэж. Тэгээд мэрэгжлийн өнчин зовсон болгон хүм болгоноор алуурчин талуурчин хийж ирээдүгээр наадаж ойлгож байна. Тэгээд нэртэй төртэй бүхнээ бөөрөнд нь охин хүүхдээ нааж элбдэж сэлбдэж явдаг. Энэ шиг булаа хүн тэр үед байгаагүй юм уу? Ойлгож байна уу? Тэр энэ шиг хүн Монголд байгаагүй юм. Тэгээд энийг л хороохон ёс жийхтэй. Энийг л хороохон төвгөө устгаж төрөө барьж чаддаж байгаа нэгэн жанжин болох учраас ахс нь авгай хүүхнийг нүүрлөө хэлгүй болчихсон юм байгааз. Хаадан навилгал хээл ахуулд нафта гараа углуулчихсан юм байгааз. Шин цаг ийм алдаатай бишээ гэдгээ нотолж чамуухаач тэр нэгүүдээ авааг л бусдын нүдэнд цаазалж байгаа юм. Энэ муу ахсын ихэмдүү бузар соёлыг дарж байна гэдэл. Гэтэл энэ нь тооцоолж байснаас нь буруу хэрэгжчихсэн. Тийм. Ийм бузар буулайг дарах чинь уул нь түмний баатар болгодог шүү дээ. Гэж тооцоолон хийсэн чинь өргүүд мангууд нь оровчихсан. Энийг л жамуух ойлгохгүй байсан. Чи ойлгож байна уу? Ташуура. Зэмтэн их тийм үү? За, жишээ авъя. Алуурчдын дунд шийтгвэл алуурчин хүмүүс яах вэ? За, танаа цагаар энэ аборт гэдгийг нь хүүхэн болгон хийлгээд нь байна. Энэ хүн алж байгаа явдал тийм үү? Мөн үү? Гэвч нэг аборт хийж хүн аллаа гэдэг тэр хүмүүнийг цаазаар авчихвал бусад аборт хийлгсэн хүмүүс нь яах вэ? Энэ төрөг гэдэг тэнгэр чинь отхон гэж хэлээ үстэ. Төгстөө хүрээгүй байгаа. Атан ах чинь юу гэлээ? Засага яаж оршдог гэж бузар дээр хүртэлэн. Чайник чи сайн тунга. Энийг тэр үед жамуугч ойлгохгүй байсан. Бүр ингээд нийгмийн бузар буула. Тэрний үндэс ухаан дээр байгаа нэгэн тод дүрийг устгаж ард түмэнд амар амгалан төр соёлыг авчирч байхад ард түмнээ алдчихсан. Чи энэ зүй тогтлыг ойлгохгүй байна уу? Сэтгэл зүйн тоглолтын хувьд ийм төрлийн чөтгөрлөгийг устгах нь нийгмийн манлайлалын тэргуунд авчирдаг. Гэтэл чөтгөрийг устгасан чинь ард түмэн урвчихсан. Энэ ёстой уруу тогтолцоо. Тийм булаа байж нэр сэвтэйхэр хэмжээний яаж амьдраад байгаа юм бэ? Чи нэг тэр нэгнүүдтэй үгэнтэй уулзгаар нөөроос нь асуугаарай.